Би Галаад ном 6 дугаар бүлгийн 9 10 дугаар ишлэл үнэхээр хайртай үнэхээр дуртай ишлэл. Яг тэгэхээр итгэгч хүн ингэж амьдрах ёстой юм шүү гэдгийг маш энгийнээр, маш ойлгомжтойгоор заагаад өгч гисэн байна. Хэрвээ та бид эзэн Есүс итгэсэн Бурхны ард түмэн мөн бол, сайн Бурхны үр удам болсон хүмүүс мөн юм бол Библиэд хэлэхдээ сайныг үйлдэхтэй үл цуцъя гэж. Тэр юу гэсэн үг вэ гэхээр бид Есүс Христ гэсэн цагаас хойш бид ариун сайн Бурхны хүүхдүүд болсноос хойш та бид сайныг үйлдэх хүн болж хувирсан юм байна. Нэгдүгээрх нь итгэлийн хүн бол сайныг үйлдэх хүн юм аа. Юу гинэ? Итгэлийн хүн бол сайныг үйлдэх хүн юм аа. Та бид манайхан бүгдээрээ мэдэн шүү дээ. Бурхан бол сайн. Тэгээд дуулдаг юм уу? Юу дуулдаг вэ? Бурхан бол сайн. Бурхан бол сайн. Бурхан бол сайн. Тэр бол сайн надад. Бид зөндөө өмнө дуулдагаас нэлээд мартсан дуу болох гэдэг шинж яана. Цуглааг уудсан болохоор. Тэгэхээр бид бурхан бол сайн гэж дуулдаг. Тэгээ бурхан бол угаасаа сайн байдаг шүү дээ. Тэгэхээр бид сайн бурханы хүмүүс болсон учраас бид бүгдээрээ сайныг үлдэж амьдрах хэрэгтэй болдог юм аа. Тэр нэг ёсоор хэлбэл итгэлийн амьдрал гэдэг бол сайныг үлддэг амьдрал юм аа л гэсэн. Бид хөрштөө сайныг үлдэж, бид гэр бүлдээ сайныг үлдэж, үр хөвгтдээ сайныг үлдэж, хамтран ажиллаж байгаа хүмүүстэй сайныг үлдэж, хамт алхаж байгаа хүмүүстэй сайныг үлддэг амьдрал юм. Бид сайныг үлдэхийн төлөө явцгаая гэж. Тэр сайныг үлдэж яагаад бид үлдэх ёстой юм бэ гэхээр бид сайныг үлдснээрээ бурхан эцгийг алтаршуулж идэг. Бид сайныг үлдснээрээ ертөнцид гэрэлтэж байдаг байна. Учир нь Матай ном 5-ын 16 дээр хэлэхдээ хүмүүс та нарын сайн үйлсийг хараад Тэнгэрдэг эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлтэгэ гэсэн. Амен. Тиймээс бид сайныг үлдэж явахаараа бурхан эцгийг алдаршуулж сайныг үлдснээрээ бид гэрэл мэд болж явж байгаа. Тиймээс бид тавхны уриалмарын чуулганыхаа бид Есүс гэсэн 10 жилийн хугацаанд 20 жилийн хугацаанд 2 жилийн хугацаанд сайныг үлддэг хүмүүс л болж явах хэрэгтэй. Таны иргэн тойрны хүмүүс, та бидэнтэй ойр байгаа хүмүүс энэ их сайн хүн шүү. Дандаа сайн хийж явдгийн шүү гэж яригдах хэмжээтэйгээр амьдрах нь бурханы хүсэж байгаа амьдрал юм. Бид бурхан минь ээ бид таныг алдаршуулж байна, бид таныг магтаж байна гэдэг. Харин бурхан өөдөөс охин минь, хүү минь чи найзтай сайныг үлдээч гэж хэлдэг. Учир нь эзнийг алдаршуулах арга зам бол тэр юм аа. Тиймээс бид иргэн тойрныхоо хүмүүстэй сайныг үлддэг болцгоё. Амен. Дэмартаарай. Бид сайныг үлддэг. Гэтэ 9 дугаар эшлэлдэр сонирхолтой илэрхийлж байгаа. Сайныг үлдэхдээ үл цуцъя гэсэн юм. Заримдаа бид сайныг хийгээд яваад ахаар цуцхгүй байгаа шүү дээ. Тэр бид жишээ авах юм бол бид хүмүүс туслаад, хүмүүс дэмжээд, хүнийг урамшуулад явж хахад заримдаа яг тийм хүссэн хариугаа авахгүй гардаг. Өгөөд ах чинь эсрэгээр давраад идэг. Туслаад ах чинь туслах ёстой юм шиг зан гаргадаг тийм ээ. Өмнөөс нь хийж өгөөд ах чинь бүр хийлгүүлэх ёстой юм шиг гаргадаг. Иймэрхүү байдлаар зөндөө олон шалтгаанаар бид бусдад сайныг үлдэж явахдаа шантрах тийм үе гардаг. Эсрэгээр зарим нэг хүмүүст сайн зүйлийг хийснээсээ болж муу хэлүүлж байгаа тохиолдол гардаг. Чи ч одоо тэнийг юм уу? Яхахлаар ийм дээр ингэж тусалдیں۔ Иймэрхүү үгэл сонсдог шүү дээ. Заримдаа муу хүн байгаагаараа хүмүүст магтуулах жишээтэй. Эсрэгээр сайн хүн болсон буруудаж байгаа шиг гардаг. Гэтэл сайн бурхны хүмүүс олсон бид. Сайн бурхныг алдаршуулж, ертөнцид гэрэлтэж амьдрахын тулд сайныг хийсээр байх ёстой. Сайныг хийхдээ үл цуцъя гэж Библи хэлсэн байна. Бид сайныг үлдэцгээе амен. Сайныг үлдэхдээ бид цоцохгүй байцгаая. Гэтэ энэ дээр үргэлжлүүлэн хэлэхдээ учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авнаа гэсэн. Бид бусдад сайныг үлдэж явна. Заримдаа шантрах юм шиг санагдаж байгаа үе гарсан ч гэсэн сайныг үлдсээр л байна. Бусдад сайныг үлдсээр л бай. Гэр бүлдээ сайныг үлдсээр бай. Их орондоо үндэстэндээ ажиллагаан газартаа сайныг үлдсээр л бай. Сайныг үлдсээр байх юм бол цаг нь болохоор зайшгүй үүнийхээ үр жимсийг хурааж авнаа гэсэн байна шүү дээ. Хурааж авах болно. Дагаад хэлэх үү? Хурааж авнаа. Хурааж авнаа гэж. Өлгөө хурааж авна. Амен. Тэр яагаад тэр гэхлээр
Бид сайныг үйлдэл явж байхад эзэн бурхан цаг нь болохоор миний сайн хийсэн тэр зүйлийн хариуг бидэн дээр өгдөг учраас. Бид сайныг үйлдэл явж байхаар цаг нь болохоор хүмүүс ч гэсэн сайныг бидэнд буцааж өгдөг учраас тэр. Дээд номын 14:29 дээр юм уу? Хотод чинь суудаг та нарын дунд ховж үгүй, өвж үгүй ливичүүдэд болон ирмэл хүн, өнчин, бэлэвснийг ирүүлж, хоолн цатгавал эзэн бурхан чинь гарын чинь бүх үйлд чинь чамайг ивээх болно. Амен. Тодорхой ливичүүдэд ирмэл хүн гэдэг бол түр хугацаанд гаднаас ирж сурч байгаа хүмүүс аахгүй юу? Гэр оронгүй байгаа. Тэр хүмүүсийг хооллох юм бол, үнчин хүмүүсийг, бэлэвсэн хүмүүс сайныг үлдэж явах юм бол эзэн бурхан чинь хариуг чинь зайлшгүй байх болно. Чиний хийж байгаа юм болгон, гарын чинь үйлс болгон ивэгдэх болно гэж хэлж байгаа. Ягаад? Цаг нь болохоор эзэн ивэдэг учраас тэр. Бид бусдад сайныг үлдээ явж байхад тэр хүн бидэнд буцаага сайныг үлдэхгүй ч болох ч гэсэн бидний эзэн бурхан бидэнд сайныг үлддэг юм а гэдэг бид мартаж болохгүй. Тиймээс сайныг үлдэхдээ үл цуцъя гэж хэлдэг. Галаат нам 6-гийн 7-д хэлэхдээ бүүм ихлэгт бурхан илэгдэг болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг гэсэн ба. Бид сайныг тарьж байгаа цагт зайлшгүй сайныг хурааж авах бол. Тиймээс бид сайныг хийдэг хүмүүс гэсэн үг юм. Сайныг хэрэг хэмжээгээр тарина бид тэр хэмжээгээр хурааж авах бол. Эргэн тойрныхоо хүмүүстэй хамт сурч хөдөлмөрлөж байгаа хүмүүстэй бүгдээрээ сайныг үйлддэг хүмүүс болцгоё. Амен. Бас эзэн сургаал номлогч юу гэсэн ном 3:1 дээр ирэхдээ Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг бүх явдалд хугацаа бий гэсэн. Та надад дэвшлиг хараа явж байгаа юм. Бүх зүйлд хугацаа байна гэсэн. Тиймээс бид сайныг үйлдэхдээ цуцхгүй амьдрах ёстой. Христтгэлийн амьдралыг, Бурхныг дагаж байгаа амьдралыг, Есүсийн дагалдагчийн амьдралыг нэг үгээр хэлэх юм бол сайныг үйлдэхдээ үл цуцдаг амьдралаа гэж хэлж байна. Тиймээс би нүгэнд хайртай байдаг байхгүй юу? Христтгэл амьдрал бол сайныг үлдэхдээ үл цуцдаг амьдрал. Бид бусдад сайныг үлддэг. Харин 9-р эшлэлдээ хэлэхдээ тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдтэй сайныг үлдэцгээе гэсэн. Бидэнд боломж байгаа бол бидэнд санхүүгийн боломж, бидэнд ур чадварын боломж, бидэнд цаг завын боломж байгаа бол бид боломжтой үедээ бүх хүнд сайныг үлдъя гэж. Амен. Бид бүх хүнд сайныг үлдъя. Энэ бол Бурхан Аав минь биднээс хүсэж байгаа зүйл. Миний хүү, миний охин боломжтой үедээ бүх хүнд сайныг үлддэг байгаас. Тиймээс тань дээр ирсэн хүмүүс, таны хажууд байгаа хүмүүс энэ үнэхээр мундаг хүн шүү. Энэ үнэхээр сайн хүн шүү гэж хэлэгдэх үед бидний Бурхан алдрыг авч та ертөнцид гэрэлтэж тэр нэгэн хүн Христээр ирэх боломж нь нэгдэж байгаа. Бид сайныг үлдэхдээ боломжтой үедээ бүх хүнд. Гэхдээ эзэн Бурхан бүх хүнд миний хүү, миний охин сайныг үлдэж болох ч гэсэн миний хүү, миний охин хамгийн түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдтэй сайныг үлдээсэй гэж хүсэж байгаа. Амен. Тэгэхээр бид итгэлийн гэр бүлийн гишүүдтэй хамгийн түрүүнд сайныг үлдэх ёстой. Итгэлийн гэр бүлийн гишүүд гэх юм бол та бүхэн ойлгож байгаа шүү дээ. Итгэл нэгт итгэлийн хүмүүсийг ярьж байгаа. Чуулганыхаа хүмүүсийг ярьж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол чуулганда сайныг үлдъя гэж. Бид боломжтой үедээ бүх хүнд сайныг үлдэх боломжтой ч гэсэн. Тэрхүү дараал нь бүх хүний хамгийн ихэнд юуны түрүүнд бол бидний сүм чуулган байх ёстой маа гэж. Бид чуулгандаа сайныг үлдъя гэсэн үг юм. Өнөөдөр бид сайныг үлдэх гэсэн үгийн ард эзэн Бурханы хэлж байгаа нэг чухал үг байна шүү дээ. Чуулгандаа итгэлийн гэр бүлдээ юуны дөрөв сайныг үлдээрэй гэж. Тэр манай эзний чуулганыхаа бид 7 хоног болгон цуглаж чадахгүй би цаг хугацаа өнгөрөөж байна. Би өнгөрсөн хугацаанд цуглах ямар чухал байдгийм бэ гэдгийг бол ер нь миний хувьд ч тэр яс малхандаа шингэтэл ойлгож байгаа цаг хугацаа. Өнгөрсөн цуглана гэдэг бол нэг цуглаан болж энэ гэж боддог байсан бол өнөөдөр цуглана гэдэг бол ямар том ивэл байсан бэ гэдгийг ойлгож байгаа цаг хугацаа. Тэгэхээр би итгэлийн бүлийн гишүүдээс одоо болж жоохон зай барьчихсан, голцчихсан тийм цаг үед явж байгаа. Гэхдээ эзэн Бурханаас бидэнд сануулж байгаа тэр нэгэн зүйл бол бид итгэлийн гэр бүлийн гишүүдтэй сайныг үйлдэх нь үнэн байгаа. Бид энэ зүйлийг хийсээр байх ёстой юм байна. Боломжтой үедээ бүх хүнд туслах, сайныг үйлдэх ч гэсэн
юуны түрүүнд итгэлийн гэр бүл байх ёстой маа гэж. Та ажлын газрынхаа хүмүүст сайныг үлдэж болно. Та хамт сурж байгаа хүмүүст сайныг үлдэж болох ч гэсэн тэднээс түрүүнд байх ёстой зүйл бол таны итгэлийн гэр бүлийн гишүүд. Өөрөлдөө санаа сүм чуулган байх ёстой гэж хэлж байгаа. Энийг ирэхээр тэдэрхий аминчхан ч юм уу эсвэл зарим хүнийг харахад жоохон ягаад заавал юм бэ гэсэн бодол төрж магадгүй. Тэгэхээр ягаад бид итгэлийн гэр бүлийн гишүүдтэй хамгийн сайныг үлдээрэй гэж эзэн бурхан хэлсэн юм болоо. Маш олон шалтгааныг хэлж болно. Ягаад юуны түрүүнд гэж хэлж байгаа юм бол олон шалтгаан байгаа ч гэсэн 3 шалтгаан хэлэх юм бол нэгдүгээрх нь бид итгэлийн гэр бүлтэй өртөө хүмүүс юм. Югт ямар хүмүүс гэж би сая өртөө хүмүүс юм аа гэж. Учир нь бид итгэлийн гэр бүл буюу чуулгандаа өртөө хүмүүс. Энэ чуулганаар дамжуулан бид Бурхныг таньж мэдсэн. Энэ чуулганаар дамжуулан бид авралыг олж авсан. Энэ чуулганаар дамжуулан бид итгэлийг олж авах зогсгүйгээр өнөөдөр би итгэлийн амьдралаар алхаж байгаа маань энэ чуулгантай холбоотой зүйл. Тэгэхээр бид чуулганд тодорхой хэмжээний өртөө хүмүүс учраас бид хамгийн түрүүнд чуулгандаа сайныг үлдэж явах хэрэгтэй байгаамаа. Амен. Ойлгож байгаа тийм үстэй. Бид чуулгандаа өртөө хүмүүс учраас бид чуулгандаа хамгийн дөрөв сайныг үлдэж явах хэрэгтэй. А гэхдээ үүнээс илүү нэг том шалтгаан бий. Яагаад тэр гэхлээр чуулганд сайныг үлдэнэ гэдэг бол Христэд сайныг үлдэж байгаа хэрэг гэсэн үг. Юу гэнэ? Чуулганд сайныг үлдэнэ гэдэг нь Христэд сайныг үлдэнэ гэсэн үг. Бид юуны түрүүнд Христийг тэргүүнд тавьж явах хэрэгтэй шүү дээ. Бид хүнээс түрүүнд бид нийгмээс түрүүнд Христийг тавьж явах хэрэгтэй. Харин бид Христэд сайныг үлдэнэ гэдэг бол түүний бие болсон чуулганд сайныг үлдэх хэлж байгаа маа. Марха өнөөдөр миний ярьж байгаа, миний дамжуулж байгаа энэ үгийг зүгээр нэгэн номлол болон битгий сонсоорой. Энэ зүгээр амьдрал болох хэрэгтэй юм шүү. Энэ бол христчэн хүний амьдрал хамгийн чухал элемент байх хэрэгтэй юм байна. Библи тодорхой хэлсэн шүү дээ. 1-р Коринт номын 12-ын 27 дээр хэлэхдээ. 1-р Коринт 12-ын 27 дээр идүүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа түүний эрхтнүүд юм аа гэж. Чуулган бол Христийн бие юм гэж. Тиймээс бид чуулганд сайныг үлдэж байгаа маань бид Христэд сайныг үлдэж байгаа хэрэг байх нь шүү дээ. Чуулган хичнээн та бидэнд таалагдахгүй байсан ч гэсэн чуулган бол Христийн бие учраас бид Христэд сайныг үлдэхийн төлөө бид чуулган сайныг үлддэг. Гэтэ үүнээс бүр илүү том чухал шалтгаан байгаа юм. Яагаад юуны түрүүнд бид чуулгандаа итгэлийн гэр бүлийн гишүүдтэй сайныг үлдэх ёстой юм бэ гэвэл энэ дэлхий дээрх цорын ганц эзэн бурхныг таниулах, энэ дэлхий дээрх цорын ганц авралыг дамжуулах тэр газар бол чуулган учраас тэр. Энэ дэлхий дээр зөндөө олон бурхадууд байна. Зөндөө олон авяас бэлгэхтэй өдөрдөгч нар байна. Гэтэ Есүсээс өөр хинч нүглийг уучлж, хинч аварч чадахгүй. Харин тэр Есүс Христийг дамжуулагч нь. Авралын замыг дамжуулагчсан сүм чуулган ба. Манайха бид өнөөдөр энийг сайн ойлгомоор байна. Яагаад эзэн бурхан юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдтэй сайныг үлдэх гэсэн бэ гэхлээр тэр итгэлийн гэр бүлийн гишүүд чинь бусдын авралын төлөө явж чадах цорын ганц газар нь учраас тэр шүү дээ. Өнөөдөр эмнэлэг чухал. Харин ковидын цаг үед эмнэлэг үнэхээр ачаалттай ажиллаж байна. Эмнэлэгт очих юм бол хүмүүс өөрийнхөө өвчнийг таньж мэдээж эмчлүүлж байна. Эмнэлэгтээ хагалгаанд орж байна. Амь нас нь уртарсаж байна. Сургууль маш чухал. Сургуульд хүмүүс цааш боломжтой эзэмшиж зөв амьдралын хэм маягтай болж гарч байна. Харин сүм чуулган үүнээс илүү чухал байгаа. Яагаад гэвэл сүм чуулган хүний сүнсийг ямар байгааг нь онцолж Есүс Христээр дамжуулан хүний сүнсэнд хагалгаа хийж өнөөдөр хүний сүнсийг үрд мөнхөд амьдрах үгүйг шийдэж байна шүү дээ. Өнөөдөр сүм чуулган боломжлын газараас бүр илүүгээр хүмүүсийн жинхэнэ амьдрал яаж амьдрдаг юм бэ гэдгийг зааж өгч байна. Маш том боловсролыг олгож байгаа газар. Харин энэхүү сүм чуулган ийм том чухал талбар газар хэрнээ. Төдийлөн нийгэмд хүнлэгдэхгүй, хүлээмжшүүлэхгүй байгаа нь харамсалтай. Харин энийг Христ нар бид өөрчлөх ёстой юм. Бид сүм чуулгандаа итгэлийн гэр бүлдээ юуны дөрөн сайныг үлдэх ёстой. Учир нь тэр газараас
аврал бусдад хүрэх болно. Тэр газраас жинхэнэ эмчилгээ, жинхэнэ боловсрол бий болох болно хүмүүст. Юус би өнөөдөр та бүхэнд уриалах гэдэг байгаа нь чуулганыхаа бид энэ үгийг зүгээр нэг юм номлол болгоод сонсмоор байгаа. Юус эзэн бурхан яагаад ингэж хийснийг ойлгох байх. Бид сайныг үйлддэг хүмүүс, сайныг үйлдэхдээ үл цуцдаг хүмүүс. Гэхдээ бид боломжтой үедээ бүх л хүмүүс сайныг үйлдэх гэж хичээх болно. Тэгэхээр хамгийн түрүүнд бидний цаг зав амьдралаа зориулсан сайныг үйлдэх талбар бол сүм чуулган байна. Гэтэ сүм чуулган гэхээр зөв эзний цуглаан гэж ойлгож болохгүй шүү. Энэ эзний цуглааны талаар ярьж байгаа биш ээ. Энэ чинь сүм чуулган, энэ Монголд байгаа сүм чуулган, зэрэглэдэх аймагуудын сүм чуулганы талаар ярьж байгаа. Христийг тунхаглаж байгаа. Бурхны авралыг дамжуулж байгаа тэр сүм чуулганыг ярьж байгаа. Тэр газар бид хөрөнгө оруулалтуудыг хийж, тэр газар бид сайныг үлдэж явах хэрэгтэй байна. Авганы ойлгож байгаа гэж би найдаж байна. Гэтэ дахин нэг асуулт гарч байна тийм үү? Бид яаж тэгвэл сайныг үлдэх вэ? Яаж? Сайныг үлдэхээр яг ямар үйл хийгээд байгаа юм бэ? Бас л зөндөө олон шалтгаан байж болно. Зөндөө олон арга замаар бид энийг хийж болох ч гэсэн өнөөдөр би 3 зүйлийг та бүхэнд хаваалцах гэдэг. Яаж бид сайныг үлдэх вэ? Нэгдүгээрх нь бид санаа нэгтэй байж залбирах юм байна. Юу гинэ? Санаа нэгтэй байж залбирах юм. Эфес ном 6-гийн 18 дээр хэлэхдээ сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л зөвхөрлөлтгүй орлог гуйлтаараа сэргэг бай. Хамаг ариун хүмүүсийн төлөө гэсэн ш. Энэ сүм чуулганы талаар ярьж, энэ итгэлийн гэр бүлийн гишүүдийн талаар ярьж байгаа. Тэдний төлөө зөвхөрлөлтгүй орлог тэрхүү гуйлтаараа сэргэг байгаарай гэж бидэнд загсана. Тэгээс бид яаж сайныг үлдэх вэ? Залбирал юм аа хүмүүсээ. Залбирал ихээр зүгээр нэгэн бурхан минь тусалж өгөөч энэ зэргийн биш шүү дээ. Залбирал гэдэг бол үнэхээр чухал. Энэ үнэхээр том ивэлийг өөрчилдөг, авчирдаг зүйл. Тааж энэ залбиралд итгэлтэй байх ёстой. Бид итгэлээрээ чуулганыхаа төлөө, итгэлийн гэр бүлийн гишүүдийнхаа төлөө бид залбирах ёстой юм. Бас өөр дархны сүм чуулганууд, сэлэнгийн сүм чуулганууд, доронтын сүм чуулганууд, завхны сүм чуулган ямар байгааг сонсохдоо бид шаналж, бид залбирах ёстой юм. Энэ бол том сайныг үлдэж байгаа хэрэг шүү. Бид өглөө болгоныхоо залбирал сүм чуулганы төлөөх гуйлтаа зайлшгүй оруулж явах ёстой. Яагаад би санаа нэгтэй гэж хэлж ийн гэхээр Матай ном 18:19 дээр би та нарт хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуух тал дээр газар дээр санаа нийлвэл Тэнгэрдэг эцэг минь үүнийг тэдэнд үлдэх болно гэсэн. Санаа нэгтэй байх ёстой гэж. Тиймээс эзний цуглааныхаа өнөөдөр миний номлолыг сонсож байгаа хүмүүсээ, лайвыг сонсож байгаа хүмүүсээ. Өнөөдөр сүм чуулган дотор юу болж байгааг бид мэдэх ёстой. Манай сүм чуулган дотор сүүлийн үед ямар мэдээ яваад байна? Манай сүм чуулган сүүлийн үед юуг зориод байна? Манай сүм чуулганы нэг байр савны асуудал сүүлийн үед юу болж байна? Манай сүм чуулганы удирдагчнэр ер нь ямар хөө байна? Мөн хөрс жирэлдэг сүм чуулганд яг ямар үйл явдал болж байна? Пасторууд нь зүгээр байна уу? Энэ мэдээнүүдийг бид сонсож явах ёстой юм. Бид төрүүлж сонсож, мэдэрч санаа сэтгэлээ нийлүүлж бид үүний төлөө залбирах хэрэгтэй. Бурхан минь ээ, манай ахлагч, манай пастор нэг ийм юм төлөвлөд байгаа гэсэн. Та тэнд туслаараа хамт байгаараа. Манай тэрний удирдагч тэр дээр тэгсэн гэж илээ. Та тэрэнд ирээж өгөөрэй. Бурхан минь ээ, манай тэр нэг итгэгчний амьдрал дээр тийм тохиолдсон гэсэн та тэгж өгөөрэй. Чуулганаас нэгэн сонирхолтой мэдээ, сенсацлсан юмыг сонсох биш. Нарийн ширийн бүх юмнуудыг сонсож, мэдэрч, санаа сэтгэлээ нийлүүлж бид чуулганыхаа төлөө залбирч явах хэрэгтэй юм. Учир нь чуулган чинь өөр Христийн бие. Бид энэ чуулганд өртөө хүмүүс. Гэтэ энэ чуулган л хүчтэй байж Бурханы авралын сайн мэдээ дэлхийд хүрэн шүү дээ. Тийм учраас бид байнгын чуулганыхаа төлөө санаа нэгтэйгээр гуйсаар байх хэрэгтэй гэж. Дарааг нь бид чуулгандаа яаж тусалж болох вэ? Бид яаж чуулгандаа итгэлийн гэр бүлдээ сайныг үлдэх үү гэхлээр бид бас өргөснөөр юм. Яаснаар гинэ? Бид өргөснөөр юм. Библи бидний юу гэж хэлдэг вэ гэхлээр харамгүйгээр өгөөрэй гэж хэлдэг. 2 дугаар Коринт ном 9:6-7 дээр хэлэхдээ тэгэхээр ийм байна. Хармыг тархич нь хармыг хураана,
Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана. Хүн бүр дурамчнаар бус, албадлагаар бус, зүрхэндээ байгачлан өгтөн. Учир нь урайлахнаар өгөгчийг бурхан хайрладаг. Бид чуулганда яаж сайныг үлдэх вэ хэрэг харахгүй, энэ бол өргөл юм байна. Та нар өнөөдөр миний дамжуулж байгаа энэ үгийг чуулганы ахлагч учраас ингэж ярьж байна гэж битээ ойлгоно. Би чуулган ахлагч биш байсан ч энэ үгийг ярих бол. Яг үүндээ би пасторын ажил хийх учраас ийм зүйлийг ярьж байгаа ч биш юм байна. Ямар ч ажил хийжсэн энэ зүйлийг ярьсаар ах бол. Учир нь чуулган ямар чухал вэ гэдгийг ойлгож байгаа учраас. Бид чуулганд өгч явах хэрэгтэй юм байна. Чуулган санхүүгээр дутагдаж, чуулган санхүүгийн асуудалтай байвал яаж эзний ажлыг өргөн хүрээнд хийж чадах юм бэ? Бид өөрсдийнхөө сайн сайхны төлөө, үр хүүхдүүдийн сайхан төлөө санхүүг зарцуулж байгаа хэрнээ. Үндэсний авралын төлөөх зүйл дээр бид санхүүг зарцуулахгүй байж болно гэж байна. Яг үндэ чуулганд бидний өргөж байгаа өргөлүүд хин нэгэн хүний кармаар руу ороод хин нэгэн хүний хоол болж гарч байгаа зүйл байхгүй шүү дээ. Хин нэгэн хүн тэр өргөлөөр дамжуулан баян сайхан амьдарч байгаа нэг ч байхгүй. Тэр бүгд хаанчлалын төлөө зарцуулагдаж байгаа. Хаанчлал хэрэгтэй гэж бодсон зүйлсүүдийг л авч байгаа. Хаанчлалын төлөө зүтгэж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа. Тэгээс би чуулганд өргөхдөө надад бурхан буцаагаад өөх болов, өрөхгүй болов. Яг үндэ тийм юм бодож явах цаг биш юм. Зүгээр л бурханы сүм чуулганд сангуу мөнгө хэрэгтэй. Бурханы сүм чуулган мөнгөтэй байх юм бол эзний ажлыг хийж чадна. Тиймээс зүгээр л өргөж явах хэрэгтэй юм аа. Амен. Хажууд хүндээ эргэн тойрны хүмүүстэй хэлцгээе. Бид өгцгөөё гэж. Өгцгөөё. Амен. Яг үндэ одоогийн энэ цаг үе сүм чуулганд үйлчлэхдээ өмнө нь цаг заваараа үйлчилж исэн бол чуулган хөгжиж өсөж дараагийн түвшинд хүрч эзний ажлыг олон хүмүүс хүргэхийн тулд чуулганд бүтэн цагаар ажилладаг хүмүүс хэрэгтэй. Энд амьдарч, энд өглөө ирж, орой буцдаг, ажилладаг хүмүүс чуулгануудад хэрэгтэй. Бид Монгол сүм чуулганыг ярьж байгаа шүү дээ. Тийм учраас тэр хүмүүсийг тэжээх санхүү мөнгө, тэднийг цалин мөнгө өгөх санхүүч гэсэн бидэнд хэрэгтэй. Энийг бид хаанаас авах вэ? Бид өөрсдөө өгөх ёстой шүү. Амен. Библиэд юу гэж хэлдэг вэ? 1-р Тимот 5:18 дээр хэлэхдээ учир нь бичвэр тариа цайруулж байгаа үхэрд ховшууч бүхий ажилчин өсөө авах нь зохистой. Эзний сайн мэдээний ажлыг хийж яваа, сүм чуулганы ажил хийж байгаа хүмүүсийг бид бүхэн хөдөлмөрлөж тэдэнд өргөснөөрөө тэдний ажлыг бид урлан билүү хүчтэй урагшуулдаг. Бид чуулгандаа яасаныг үлдэх вэ? Өргөснөөрөө юм аа чуулганыхаа. Амен. Бид өргөхөөс аргагүй юм. Тэр Библи өргөлийн талаар маш олон зүйлс хэлдэг шүү дээ. Тэр дунд надад нэг таалагдаад байгаа зүйл 2-р Коринт ном 8:14 дээр хэлэхдээ ах дүүнараа Македон чуулганд өгсөн бурхан нэгүслийг та надад мэдүүлэхийг хүсэж байна. Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэд баяр хөөрийн бэлхалд байж туйлын хоосрол тэдний өгөөмөр зангийн баялагт халигсан юм. Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивэлийн талаар биднээс асар шархуугаар гуйж бидний найдаж байснаас бус харин тэд өөрсдөө эхлээд эзэн дараанд бурхны хүслийн дагуу бидэнд өгсөн юм аа. Коринт чуулганд өргөлийг өргөнө гэж амлажаад өргөлдөр нэлээд хойрог хандсан. Тиймээс Илч Паул тэдэнд дахин өргөлөө хуримтлуулж өргөөрөө гэж захингаа Македоны чуулгануудын талаар ярьсан. Македон гэдэг аймгийн чуулганууд эсрэгээрээ Паулаа бид ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд оролцмоор байна. Бид санхүү мөнгөөр дэмжмээр байна. Харин Паул "Гү та нар ч ядуу хоос хүмүүс шүү дээ. Тэгсэн ч гэсэн хамаагүй бид ариун хүмүүс өөрөөр бид чуулганы ажилд оролцож лайвал би хамаагүй бид өргөмөр байна гэж гуйж өргөж байгаа талаар дурдж байгаа гэсэн. Тиймээс бид өргөлд маш итгэмжтэй хандж явал зүгээр байна. Харин 3 дугаарх нь бид чуулгандаа яаж сайныг үлдэж чадах вэ гэхлээр та бидэнд өөрт байгаа бэлэг авьяасуудаараа бид сайныг үлдэж чадах бол. Тагд хэлэх үү? Өөрт байгаа бэлэг авьяасаар. Бэлэг авьяас. Хүмүүс чуулганд үйлчлэх гэдэг нэг өөр,
эзэнд үйлчлэх гэдэг нэг өөр. Чуулган бол эзэнд үйлчлэх нэг хэсэг нь болохоос биш. Чуулган үйлчлэх нь эзэнд үйлчлэх гэсэн үг биш. Эзэнд үйлчлэх гэдэг бол бидний амьдрал тэр чигээрээ өөрөө. Харин чуулганд үйлчлэх гэдэг бол эзэнд үйлчилж байгааг юм нэг илэрж болж байгаа нэг талбар. Нэг та ойлгосон биз дээ. Эдгээр бид нар ном 4:10 дээр хэлэхдээ хүн бүр хүлээ авсан бэлгээрээ бие биендээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн яруудыг үйлчлээ гэсэн. Бид чуулгандаа өгөх санхүү байхгүй байлна гэж бодох. Бид чуулган төлөө залбирч чадна. Бид бас чуулганы төлөө өөрт байгаагаараа тусалж чадна. Танд ямар бэлэг байгаа вэ гэдгээрээ тусалж чадна. Би ганц эзний суглааны талаар ярьж байгаа биш гэдгийг дахин хэлье. Та өөр газар байсан тэр чуулган, эсвэл өөр таньдаг сүм чуулган бүхэл хамаагүй Христийн бие болсон чуулгануудын талаар ярьж байгаа шүү. Та бидэнд өөрт өгөгдсөн нэг бэлгээрээ та сайн дуулдаг бол дуугаараа, та сайн зурдаг бол зургаараа, та сайн үйлчлдэг бол үйлчлэлээрээ танд ямар чадамж авьяас бэлэг байна тэр зүйлээрээ дамжуул. Яг үнэндээ чуулганы удирдагч нарт удирдагчаа, пастор ахлагчаа би яг яаж туслах уу? Миний тасалж чадах юм юу вэ гэсэн асуултууд их сонсдог байх хэрэгтэй. Энэ бол зөв чуулганы хэм маяг. Би яаж туслах уу? Миний чадах зүйл юу вэ? Магадгүй таны боломжгүй танд хүсэл тавьсан бол уучлаарай энэ удаа би ийм шалтгааны улмаас боломжгүй байгаа маань дараагийн удаа би ийм зүйлээр тусалъя гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Тэгэд өнөөдөр зарим нэг хүмүүс зав гаравал чуулганд үйлчлэх гэж оролдож байгаа. Чуулган зүгээр нэг завтай хүмүүсийн хийж байгаа нэг талбар биш шүү дээ. Үнэхээр тэгж бодвол үнэхээр аимшигтай бодлоо. Харин зарим нэг хүмүүс сэтгэл санаа гоё ахын бол хийгээд сэтгэл санаа тавгүй ахын бол хайчи гэж байгаа хүмүүс байдаг. Энэ үнэхээр төлөвшөөгүй байна гэсэн үг. Яагаад чуулганд үйлчлэх нь хин нэгэн хүнээс хамаарж байгаа биш. Чуулган сайн нэг үйлчлэх нь хин нэгэнтэй хамаатай биш. Энэ бол Бурханы ажил. Энэний ард бүх хүмүүсийн авралтай холбоотой ажил явагдаж байгаа учраас. Энэ Бурханы хаанчлалын зүйл учраас би юу хийж чадах вэ? Миний чадах зүйл юу вэ гэсэн асуултыг бид асууж явж байгаа хэрэгтэй гэсэн үг. Мэс 12 Ром номын 12-ын 6-аас 8 дээр хэлэхдээ. Ром ном 12-ын 6-аас 8. Би урдлагаа хүмүүс Библи гаргаж болно. Ром ном 6-гийн 12-аас 8 дээр хэлэхдээ. Бидэнд өгөгдсөн нэгүслийн бэлгээр ялгаатай юм аа. Иш үзүүлэг нь итгэлийнхаа хэрээр, ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмөрөөр, удирдагч нь хичээнгүй сэтгэлээр, өгөгч нь өршөөгч нь баяртайгаар үлдээ. Амен. Бидэнд ийм мэдчлэн олон төрлийн бэлгүүд байгаа. Иш үзүүлэх, ятгах, өгөх, удирдах, өршөөх. Өнөөдөр танд ямар бэлэг байна вэ? Та Монгол чуулганд өөр юу хийж чадж байна? Та Монгол чуулганд ямар зүйлийг хийж чадах вэ? Бид удахгүй чуулганы барилгатай болвол бид чуулганы барилгатай болсон тэр цагаас бид зөвхөн эзний цуглааныг бодохгүй. Бид Монгол чуулганы төлөө ажиллах хэрэгтэй бол. Тэр чуулганы барилт болгоно тэр чуулганы эзний цуглааны төлөө ашиглахдаггүй. Тэр чуулган Монгол сүм чуулган тарихын төлөө ашиглагдана. Тэр сүм чуулган таригдсан сүм чуулганы босхын төлөө ашиглагдана. Учир нь сүм чуулганд Бурхны хайрыг, сайн мэдээг, авралыг дамжуулах газар учраас. Тийм ээ гэж юу? Би та бүхнийг төлөвсөн итгэлтэй байя гэж дахин уриалмаар. Бид энэ бол төлөвсөн итгэл. Энэ бол итгэлийн амьдралын цөм юм байна. Өнөөдөр үгүй эмхтгэл да. Надад амд байгаа чуулганыхаа бидний номдол болгоос сонсоод мартаарай. Энийг цаашаа хэрэгжлүүлээрэй гэж. Итгэлийн амьдрал гэж юу вэ? Бид сайныг үлдэхтэй үл цацдаг амьдрал гэж. Бид бусдад бид хүмүүст сайныг үлддэг. Тэрүүн дайранд байгаа хүмүүстэй сайныг үлдээ. Минь тустай явъя, өгье, хуваалцъя. Амен. Бид бусдад сайныг үлдээ. Заримдаа сайныг үлдэхэд хэцүү байгаа амаргүй байдаг байх л та. Хүссэн нь хариу гарахгүй. Эзэн бурхан хэлсэн шүү дээ. Цаг нь болохоор миний хүү зайшгүй хурааж авнаа.
бити санаа зовоо гэж. Тийм бусдад сайныг үлдчихэд эзэнд итгэлээ тавин сайныг үлдсээр л. Бидэнд боломж байгаа бол бид бүх хүн сайныг үлдээ. Тэмцдээ бид бүхэл хүмүүст сайныг үлдэн төлөө явъя. Харин бид сайныг үлдэхдээ юуны төрөнд итгэлийн гэр бүлдээ сайныг үлдээ. Чуулгануудад сайныг үлдээ. Бид яагаад чуулгануудад сайныг үлдэх ёстой вэ? Учир нь бид чуулганаар дамжуулан ивэлийг авсан хүмүүс учраас. Учир нь чуулган сайныг үлдэх нь Христэд үлдэж байгаа хэрэг учраас. Үнэнээс зогсохгүйгээр учир нь чуулган цорын ганц эзэн бурхныг таниулж хүмүүсийг авардаг газар учраас. Бид чуулган сайныг үлдэж явж. Бид яаж чуулган сайныг үлдэж чадах вэ? Бид өдөр бүр, өглөө бүр бид чуулганыхаа төлөө, бид Монгол чуулгануудын төлөө залбир. Чуулганууд нь юу болж байгаа? Чуулгануудад юу болж байгааг бодож, санаа сэтгэлээ зориулж, бид сэтгэлээсээ залбирч өгөх. Бид бас өргөлийг өргөх. Мөн бас бидэнд байгаа цаг, бидэнд байгаа авьяас бэлэг, бидэнд тухайн үед байж болох тэр бүхэл бэлгүүдээрээ бид чуулгандаа үйлчилж, сэтгэлээрээ, цагаараа, залбирлаараа, биеэрээ чуулгандаа сайныг үлдэнэ гэсэн. Өдөр ойлгосон байгаа. Өдөр сонсогийнхаа төлөө хэсэг хугацаанд залбирцгаая.